хөвчтэй байдаг. Хичээл болгон дээрээ нэг одоо фантази гэж хэлдэг чинь хичээл болгон дээрээ хүүхэд болгондоо өөрийнхөө онцлогч зориулаад дандаа зохиож ирсэн байхгүй. Ерөөсөө тэгээд энийг бол хүүхдийнхээ техникийг сайжруулахад зориулж хичээл болгон дээрээ зохиогдсон. Тэрнээс хүүгээ бол яг дасгал шиг гэж урд нь яг зохиогдсон байсан. Эхний нэгдүгээр том 22 онд гаргахаас өмнө том болгож гаргахаас өмнө цуглуулсан байна шүү дээ тий. А тэгвэл тэр бол яг үнэ баахыг би түрүү хэлсэн л дээ. Тийм баах бол өөрийнхөө хизээч юм агуу эрдэнэс тий сакровиш гэж хэлдэг байгаа байхгүй. Хийж ингэж өөрийгөө бодоогүй. Баах бол зүгээр сурагчтай зориулж энэ нөгөө юу гэдүүлээ сурах хүчиг. Тэгээ сурах хүчиг хийжээ л гэж бодож явж ирсэн. Гэтэл тэр нь одоо ийм мундаг юм болсон. Тэгээ эхний тэгээ цэм болон хүүхдүүдэд зориулж бичижсэн. Хүүхдүүд нь мундаг хүүхдүүд нь бол бас айгүй мундаг төвлөрөөр хурцлж байсан. Тэгээд тэд нартай зориулаад бичсэн нөгөө хүүхдүүд нь нөгөө 24 жилд гэж бүр зүгээр баруун сахаагүй аваа хийхгүй. Тэгэхээр 20 жилийн дараа дахиад 42 онд дахиад 2 дахь 24 төлөв зүгээр хацсан байна. А тэр бол ерөөсө баг насвалтлаач мтэггүй өөрийгөө одоо ийм мундаг юм хийлээ гэдгээр байна. Тэр үед хүүхдүүд нь нууж исэн. Зөвхөн арганчин сүмийн арганчин байсан ш намтрын судлал. Сүмийн арганчин, сүмийн хоорын дуучин ер нь бол сүмд бол хойно амьдралын хойнлын бол яг сүмээр л явагдчихсан. 7 хоногийн яг тунгааг хийснээр 7 хоногийн эхэнд яг ингээд тэр эрхлийн бутангууд энэ ном хурал дээр бүтээл сайдрын ном хурал дээр ийм зохиол тоглоно шүү. Шинээр хийгэрэг 7 хоногийн эхэнд зохиолоо 2 дахь хэсэгт нь дундуур нөгөө усуудаар бицийц хийлээ төгсгөлд нь нэм гарагт дуулдаг, тоглодог. Энэ Страсти пар Матвей, Иони Матвей, энэ Рождественский ораторий, энэ бүх меса энэ бүгдийг нь бол ердөө энэ 3-4 хоногт бичдэг байсан. Энэ бүр амар агуу юм байсан. За баярлалаа. За бүгдээрээ зураг авчих. За хүрцээс та бүхэнд аягүй баярлалаа. Танилцуулаа маш их байна. За одоо бүгдээ авчихгүй. Яа. Хатсан доошоо тагсаад хатсан дэшээ. Бидэм байна. Хатсан дэшээ